Өдрийн мэнд. Хэлсэн. Хэлсэн. За бүгдээрээ өдрийн мэнд хүргэе. Намайг Бэлэг Жаргал гэдэг. Одоо би 23 настай. Mindwelt компани үүсгэн байгуулагч, за ментор, арилжаачин гэж явдаг. За Forex-ийн зах зээл дээр арилжаа хийгээд 5 жил болж байна. За мэдээж 5 жил дотор суралцах хугацаа маань орсон. Миний нэг хүсдэг зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр яг энэ Forex зах зээл дээр арилжаа хийхээр орж байгаа, эсвэл арилжаа хийж байгаа энэ хүмүүсийн залуучуудын тулгамж байгаа асуудлыг шийдэж өгөөд хамгийн зөв цэгцтэй мэдлэгийг хүргээд чадж байгаа нэгний дэмжиж явах тийм маш хүсэл эрмэлзэлтэй. Тэгээд хамгийн гол нь яг Монгол улсад Forex-ийн тал чиглэлээр сургалт явуулж байгаа маш олон байгууллага байдаг. Энэ бүгд чинь бас хоорондоо ерөнхийдөө ялгаатай. Яагаад тэгэхээр Forex-ийн мэдлэг бол интернетэд үнэгүй байдаг. Үнэгүй байдаг зүйлийг маш өндөр үнээр зардаг зарим газрууд. Тэгэхээр яг манай үндсэн чиг баримжаа, үндсэн зорилго бол маш хямд үнээр яг энэ олон улсын зах зээлийн мэдлэгийг, интернет байгаа мэдлэгийг хүргээд за тэрийг сурсан хүмүүсийг дэмжиж цаашд арилжааныхаа нуур чадварыг дээшлүүлэхээр ажиллаж байгаа. Цаашд 2-3 жилийн ч төлөв явж байгаа. Үүний дагуу бас энэ iTrader гэсэн хөтөлбөр гарцсан явж байгаа. Гэхдээ энэ iTrader гэдэг хөтөлбөр маань өөрөө бас цаашаа систем буюу платформ болж хувирж байгаа. Яг нэг нууцаас нь дурдах юм бол тийм ээ. Хөл орой нэлээд хатуу чанга дэглэмтэй цаг үе шилжсэн байна. Тэгээд онлайнаар суралцах боломж бол одоо маш их нэмэгдэж байгаа. Цаашлаад 21-22 онд ч гэсэндээ онлайнаар суралцсан, онлайн худалдаа авалт маш их өсөх хандлага бол ажиглагдж байгаа. Тэгэхээр яг энийг ашиглаад бас онлайнаар бүх зүйлийг одоо сурдаг бос учраас таны зүгээс компьютер, гар утас тэгээд хамгийн гол нь хүсэл эрмэлзэл яг энэ зах зээл рүү яг яагаад орж ирж байгаа тэр бүх зорилгоо тодорхойлоосай, тэр зорилгоо та өөрөөсөө асуугаасай гэж би бас хүсэж байна. Эцэст нь хандаж хэлэх үү, энэ реклам биш учраас ямар ч байсан манай Mindwelt гэдэг байгууллага бол цаашид маш өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулахар зорж байгаа. Тэгэхээр ямар ч байсан та манад эхлээд хандхаас өмнө та өөрөөсөө эхлээд өөрийнхөө зорилгыг өөрөөсөө асуугаарай. Forex-ийн зах зээл яг таны хувьд ямар боломжийг танд өгөх вэ гэдэг зүйлийг сайн ойлгож аваарай. Mindwelt компаниг анх үүсгэн байгуулсан. За үүсгэн байгуулахдаа 2019 оны 6 сард анх эхэлжсэн Mindwelt Club, MW Club гэж эхэлжсэн. Тэгээд яг хаа тухайн үедээ анх эхлүүлжсэн зорилго бол арилжаа хийж байгаа хүмүүс. За одоо энэ Forex гэж байгаа хүн болгон одоо Forex-ийн зах зээл рүү орж эхэлж байгаа. Яг буруу мэддэгдэхүүн аваад байгаа мó, зөв мэддэгдэхүүн аваад байгаа мó, тэн мэддэгдэхгүй амар их одоо алдагдал хүлээгээд маш их хохирол амсан ч хүмүүс байна, олон ч хүнд хуурцсан хүмүүс байна. Тэгэхээр яг энэнийг би амар болиулахыг амар хүссэн. Тухайн үед хамгийн гол нь арилжаа хийж болно. Гэхдээ зөв мэдлэгтэй байх хэрэгтэй. Яг ямар шатараатай явах хэрэгтэй юм. Тийм ээ? Яг юу яаж эрсдлийг баримталтай, яг яах юм бол ашиг хийх хэрэгтэй. За бүр ашиг хийхгүй байя гэхэд яавал дансаа тодорхой хэмжээнд алдахгүй байлгаад байх хэрэгтэй юм. Яаж одоо харж байгаа өнцгөө зөв байлгах юм гэх мэтлэнгээр тэр бүгдийг яг зөв мэдлэг өгөхийн тулд MW Club гэдэг анх үүсгэжсэн. За хоёр найзтайгаа нийлээд үүсгэжсэн. Тэгээд ямар ч байсан хамгийн эцсийн зорилго нь бол Mindwelt-ийн хувьд нэлээд олон жилийн туршлагатай хүмүүс байсан. Би юу яриа явчих вэ?